Улаанбаатар метро төсөл. Улаанбаатар метро төсөл нь толгойтой самгалан чиглэлд нийт 19.4 км-т 15 мөртөөтэй засвар үйлчилгээний депотой байна. Төсөл ашиглалтанд орсноор 2030 онд 15,000 зорчигч, 2040 онд 17,000 зорчигч тээвэрлэх бөгөөд аслагдсан дүүргүүдийг хотын төвтэй олбосноор хот доторх болон дагуул бүсүүдийн хөгжлийг жигт хангах боломжийг бүрдүүлнэ. Мөн метроны өртөө орчмын 1318 га нутаг дэвсгэрийг худалдаа үйлчилгээний зориулалтаар дахин төлөвлөн хөгжүүлнэ. Улаанбаатар метро төсөл нь зөвхөн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт бус байгаль орчин нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ. Төслийн техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартын дагуу боловсруулж холбогдох яам мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулаад байна. Мөн нийгмийн суурь судалгааны ажлыг өргөнүүлж нийт 5 дүүргийн 48 хорооны иргэн олон нийт болон жижиг дунд бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид, тухайн орон нутгийн төсөл хөгжүүлэгчдийн төлөөллийн санал зөвлөмжийг техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээнд тусгасан. Улаанбаатар метро төслийн барилга ухсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 1-р шатны тендрийг 2025 оны 4-р сарын 28-ны өдөр нээсэн. Тус тендерт 7 улсын 27 аж ахуйн нэгж байгууллага материалаа ирүүлсэн. Төслийн 20-р шатны тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтыг эзэслэн боловсруулж дуусгасан бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг 2026 оны 7-р сард сонгон шалгаруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Түүнчлэн төслийн барилгын ажил эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд метроны инженер мэргэжилтэн бэлтгэх 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийг нийслэлийн засаг дарганы тамган газар, шинжилгээ ухааны технологийн их сургууль, тухайн инженеринг компани хамтран хэрэгжүүлж байна.